Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүс нь байдаг. Тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн хүүхдэд нөлөөлдөг. Тэгвэл сургууль цэцэрлэгийн бүсэд явган хүний гарц байсаар байхад томчууд хүүхдүүдэд агуулan гарцгүй газраар гардаг. Энэ нь хүүхдүүдэд хэрхэн буруу үлгэр дуурайлал үзүүлдэг талаар тусгай сурвалжлагч Энх Эрдэнэ бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Чи та яагаад гарцгүй газраар гарч байгаа юм? Таяа гарцгүй газараа гарч байгаа. Их чинь яарад энэ уучлаарай гэхгүй өстой уучлаарай. Тэний энэ үйлдэл чинь хүүхдүүдэд бүр үлгэр дуурайлал болохгүй юу? Та яагаад гарцгүй газараа гарч байгаа? За өмнө яарад нэг шинжилгээхгүй яараа гараад ирлээ уучлаарай заяа. Тэгээ буруу намайг уучлаарай тэр байтугай би багшгүй штэ уучлаарай. Та яагаад гарцгүй газараа гарсан? Тэсэн юм ээ. Та яагаад гарцгүй газараа гарч байгаа? Яарад. Хүүхдүүд чинь дүүрэхгүй юу? Их чинь яарад байна. Та яагаад гарцгүй газараа гарч байгаа? Уучлаарай юм байна. Уучлаарай их чинь. Уучлаарай. Яарад байна дээ. Тэгвэл томчуудын энэ үйлдэл хүүхдүүдэд хэрхэн үлгэрлэж байгааг та бүхэн одоо харж байна. Чи яагаад гарцгүй газараа гарч байгаа? Нүгэр зүгэр гарцдаг байхгүй юу? Айдгүй юу? Гайгүй. Аюултай биш үү? Машин хараа гаруулныг аюултай бол биш л. Ойрхон гарц биш үү? За гарцаар ирж яа. Гарцгүй газараа гарч болох уу? Би шалгалт өгч байгаа яарад байгаа байхгүй юу? Бэж өглөө болгон л энүүгээр гардаг л та. Зүгээр л энүүгээр гарсараагаа сурцсан юм уу? Чи яагаад гарцгүй газараа гарсан бэ? Шалгалтандаа очихоо яарад. Уучлаарай би амир яараа яваад. Яарад хичээлдээ яарад. Аюултай ч аюултай л та тэгэл. Би ингээд хичээлээс хоцрох гол амир яарад. Манай сургууль тийш байдаг байхгүй. Тэгээд уучлаа дахиж юм алдаа гарахгүй. Би яг хичээлээс очих гээд байгаа байхгүй юу? Гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаагаа хүүхдүүд болон томчууд яарад гэсэн үгээр тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ нь маш аюултай шүү. Гарцгүй газараа гарах аюултай юу? Аюултай. Зам хөндлөн гарахтаа юун дээр анхаарах вэ? Машинсаа харж байгаа ганд. Гарцгүй газараа гарвал яадаг вэ? Огсолтно. Хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? Гарцгүй газар бити яваарай л. Ногоон гэрлэн дөхөөгөөр ногоон гэрэл асахаар гарцаараа гараарай. Гарцаараа л гарч гэж хэлмээр байна л дөө. За яарсан ч гэсэн гарцаараа гараарай л. Хүүхдүүдээ заавал заваар гарахтаа гарцаар гараарай. Тэгвэл аюулгүй шүү. Мэдээг Энх Эрдэнэ хүргэлээ.